За өнгөрсөн 7 хоногт Mongolia Mining цэцгэлэнгийн 14 дахь удаагийн арга хэмжээ маш амжилттай болж өнгөрсөн. Буян тухай спорт ордны дотор талгаатын талбай одоо өрдөвнд байгаагүйгээр илүү юм битүү дүүрсэн салбарын одоо зочид маш олноор очиж оролцсон, идэвхтэй оролцсон ийм арга хэмжээ болсон. Тэгээ энэ удаагийн арга хэмжээний гол онцлог бол бид нар аль болохоор технологи танилцуулахыг эрмэлзсэн. Ер нь бол монголчууд одоо энэ уул уурхайн салбар шин технологи нэвтрүүлэх гэж ер нь гадна дотны олон экспо арга хэмжээнд очиж оролцдог. Тэрийг л Монгол бид нар аль болохоор одоо үр дүнтэй нэвтрүүлэхийг ер нь олон жил зорж ирсэн. Тэгээ энэ удаагийн арга хэмжээнд ер нь технологиг илүүтэй сурталчилсан байдлаар зохион байгуулсан. Ер нь оролцож байгаа 200 гаруй компаниудад шин технологи, шин шийдэл, инновац тийм бүтээгдэхүүн аль болохоор танилцуулахыг уриалсан. Маш олон төрлийн бүтээгдэхүүн манай тэр үцгэлэнгийн тайзан дээрч тэр үцгэлэн гаргаж байгаа компаниуд ингээд танилцаад өнгөрсөн. Уул уурхайн одоо үйл ажиллагааг автоматжуулсан тоног төхөөрөмж, байгаль орчин дээлтэй хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан маш олон технологиуд танилцуулагдсан. Зүгээр яг тэр энэ гээд онцлоод хэлэхээс илүү ер нь бүхэл одоо үйл ажиллагаа технологи руу чиглэсэн гэдгийг л онцож хэлмээр байна. Тэгээд манай үцгэлэнгийн урьяач гэсэн ер нь хүжингүй технологи, хүч хэрхэг уурхай гэсэн тийм урьяатай зохион байгуулагдсан. Яг одоо бүтээгдэхүүнүүд бол олон улсын зах зээл дээр янз бүрийн л үн ханштай тий. За Монголын улсын хувьд одоо жишээ нь хөрөнгө оруулалт хийх одоо боломж нөхцөл компаниудын хувьд нэг талаас ямар байд юм бол нөгөө талаас оруулж ирж байгаа энэ ажилтны уул уурхайн тоног төхөөрөмжүүд нь манай одоо худалдаа авч талд хэр одоо ялгаатай үнэ өссөн байна. Ер нь зүгээр хөрөнгө оруулалт хийх боломж нь хэр нээлттэй байна. Ер нь яг хуу энэ нөгөө уул уурхайн салбарын үйл ажиллагааг одоо хамгийн чухал хэрэгтэй тоног төхөөрөмж технологи манай эцэгэн дээр танилцуулагддаг. Одоо юу гэхийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа гэхээсээ яг л одоо явж байгаа уул уурхайн ажиллагааг дэмжсэн тийм зүйлүүд шүү дээ. Техник тоног төхөөрөмжийн үн бол жишээ нь эрдэс соёлын үнэтэй адилхан тийм хэлбэлцэлтэй зүйл огт биш л дээ. Одоо нэг уул уурхайн хүнд машин механизм өнгөрсөн жил зарагдж ирсэн үнээс нэг өөрчлөгдөх юм байхгүй. Юунд өөрчлөгдөж болох вэ гэхээр яг тэрийг хийдэг тэр материал тоног төхөөрөмжийн үнийг дагаад тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж болно. Харин ч технологи нь сайжирсан мөртлөө одоо бүтээмжинд дээшилсэн мөртлөө үнэ нь бол тодорхой төвшөнд ингэ тогтвортой байдаг учраас ер нь шин техникүүд тэр талаараа их давуу талтай л да. Яг зөвхөн хамгийн том хүчин зүйл энэ уул уурхайн машин механизм, томоохон машин механизм гэх хэмжээний нөгөө одоо гангийн орцтой их байдаг учраас зүгээр тийм төмрийн үн өсөж уруудахтай холбогдоод ямар нэгэн байдлаар тийм тодорхой хэмжээний хэлбэлцэл гаргадаг. Гэхдээ тийм их өөрчлөлт бол гараагүй. Олон улсын зах зээл дээр тодорхойг нөхцөл байдал үүссэн. Гэхдээ манай дотоод зах зээл дээр бол уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тоо яг одоо нөгөө бүүн болж исэн үедээ харьцуулахад төдийлөн нэмэгдээгүй гэдэг ийм статистикууд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр таны харж байгаагаар ер нь та энэ одоо үцгэлэнгийн жил 14 дахь удаага зохион байгууллаа. За хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй нэлээд хугацаанд зогссон тий үйл ажиллагаанууд бас ингээд саацсан юм зүйлс байгаа. Тэгэхээр яг одоо энэ салбарын бодлого нөхцөл байдал та бүхний одоо явуулж байгаа үйл ажиллагаан дээр яаж харагдаж байна? Ер нь дэлхийн нийтийн нөхцөл байдлын Монголын төдийгүй дэлхийн нийтэд нэг тийм тодорхойгүй нөхцөл байдал өсчлээ шүү дээ. Бас их тийм сорилттой цаг үе тулгарч байна гэж ер нь хүн бүхэн харж байгаа. Тэгээ ийм үед зөвхөн бидний хийж байгаа арга хэмжээний бас утга агуулгын илүү нийцж байгаа юм. Ер нь бол бүтээмжээ сайжруулах шаардлагатай байгаа. Ягаад гэвэл энэ уул уурхайн одоо Монгол улсаас гарж байгаа түүхий эдийн үн бас зарим нэлийн хэмжээгээр унчсан, зах зээлийн эрэлтэнд бас багассан тийм байдал байгаа шүү дээ. Дэлхийн нийт дээр бас нэг юм худалдааны дай маягийн өсчихсэн. Тэрнээс болоод ер нь энэ хятадын нөгөө гангийн үйлдвэрлэл багаснаас болоод манай энэ нүүрсний экспорт жишээ нь багассан байх жишээ те. Тэгээ ийм үед ер нь бол юу хэрэгтэй юм гэхээр бүтээмж хэрэгтэй, илүү менежмент хэрэгтэй, илүү тийм сайн зохион байгуулалт, илүү магадгүй Монголын төрийн бодлого ч гэсэн илүү тогтвортой, тодорхой байх хэрэгтэй. Иймэрхүү зүйлүүд ер нь олон жил ер нь их тийм тааруу явж ирснээс болоод манай Монгол төрийн бодлого ч гэсэн ер нь бол тэгтлээ их ахтар тогтвортой байгаагүй шүү дээ. Тэгээд дээр нь түрүүн та дурдсан тэр Монголд одоо нийтдээ 1700 орчим уул уурхайн ашиглалтын лицензтэй том жижиг уурхаанууд ажиллаж байгаа боловч нөгөө хайгуулын лицензтэй 1000 ч хүрдэггүй. Уг нь тэр хайгуулын лиценз судалгаа хийж байгаа тал нь тэр ашиглаж байгаагаас 5 дахин 10 дахин олон байж ээж дараагийн хөрөнгө оруулах тийм нөхцлүүд нь жишээ нь орчнууд нь бүрдэх ёстой байхгүй эсвэл зүгээр яг материалын талаасаа улс төрийн ч гэдэг юм уу хууль эрхцэн талаасаа биш. Тэгээ тийм болцсон ч одоо хязгаарлагдмал байсаар ирсэн. Тэгээд одоо энэ засгийн газар бас
уул уурхайн тэр хайгуулын лицензийг харьцангуй төлөхөө олох гэдэг 7 хоног болгоно л ер нь 10-аас 20 тийм хайгуулын талбайд одоо сонгон шалгуураас зарлаад явж байна. Энэ бол эргээд бас нэг хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нөхцөл болох юм уу? Харж байхад ер нь голдуу энэ манай урд хөршийн бүгдээрээ хятад дус ер нь уул уурхайн түүхийдийн гол зах зээл эндээс хөрөнгө оруулалт тэр одоо шинээр гарч байгаа тэр хайгуулын талбайнууд орох магадлал илүүтэй л харагдаж байна л да. Тэгээ барууны хөрөнгө оруулалтыг манайх юм нэг тогтворгүй, ойлгомжгүй юм бодлоготой байсаар байгаа. Тэгэл ерөн сүүлийн хэдэн жил тийм бодиттой хөрөнгө оруулалтууд нэмэгдэж ороогүй шүү дээ. Жил болгонд манайхан нэг хөрөнгө оруулалтын чуулган хурал энэ төргээл хийдэг, тэрэн дээр их гоё юм ярьдаг. Тэгээ амьдрал дээр тэр нь хэрэгжихгүй явсаар байгаа. Тэгээд ер нь бол хөрөнгө оруулалтын орчин улам л муудахсаар ирсэн. Одоо засгийн газраас 14 мега төслийг яригж байгаа. Гэхдээ эхний ээлжинд ямар ч байсан 4-ийг хэрэгжүүлнэгээ зарлцсан те. Тэгэхээр та бүхний харж байгаа за одоо эдгээр 14 мега төслийн 60 орчим хувийн баг одоо барилгын материал шинээр гаднаас одоо тоног төхөөрөмж импортлох ийм төслүүд байгаа даа. Тэгэхээр та бүхний харж байгаагаар энэ 14 мега төсөл дотор багтсан уул уурхайн төслүүдээр жишээ нь одоо та бүхний хийж байгаа үйл ажиллагаатай уялдуулаад ч гэдэм үү те тоног төхөөрөмж импортоор оруулж ирэхэд татварын болоод бусад одоо хууль эрх зүй ямар өөрчлөлтүүд байх шаардлагатай гэж харж байна. Гайлын хэрэгтэр Монголд ер нь ямар ч том үйлдвэрлэлийн төсөл эдийн засгт дэд үтсийн томоохон төсөл хэрэгжүүлсэн тэнд орж байгаа материал түүхийд тоног төхөөрөмж тэр чигээрээ л ер нь импортоор орж байгаа шүү дээ. Монголч өөрийн гэсэн юм үйлдвэрлэл хөгжөөгүй бас нэг одоо юу дутагтай тал нь тэр шүү дээ. Аж үйлдвэрийн одоо supply chain байхгүй. Тэгэхээр энэ 14 мега төслийн цаашдын зорилго ч гэсэн ядаж одоо тэрийгээ тодорхой хэмжээгээр бий болгохын төлөө барилгын гол материал, эрчим хүчний одоо хангамж нөхцөлөө сайжруулах гэж л хэрэгжиж байгаа юм төслүүд. Тэгээ аль болохоор дэмжих хэрэгтэй бүх талаараа энийгээ тэгээд одоо тэр төр хувийн хөвшил хамтарч байгаад хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж бодож байна. Зүгээр яг тэрийг хэрэгжүүлэхэд нэгэнт одоо тэр өртөг зардал нь гаднаас орж ирж байгаа нөхцөлд тэртээ тэргүй одоо юу гэдгийг тэр бүтээн байгуулалтын өртөг их өндөр байдаг учраас тоног төхөөрөмжийн тодорхой хугацаагаар одоо импортын татвараас чөлөөлөгч гэдэг юм уу ийм арга хэмжээ авах юм бол энэ ажлууд илүү хурдтай, илүү үр дүнтэй явах болцоо бүрднэ л гэж бодож байгаа. Ер нь энэ уул уурхайн салбар төдийгүй барилга бүтээн байгуулалтын салбарт нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг бид нар бас олон нийтэд танилцуулах, тэр салбарт нь танилцуулах, тэгээд хэрэглэгч, ханган нийлүүлэгч хоёрыг холбох ажлыг олон жил хийж ирсэн. Тэгээд энэ дээр унаа тэр ханган нийлүүлэгчдийн бас хүсдэг зүйл бол энэ. Ер нь бол ийм төслүүдэд оролцохын тулд тодорхой хэмжээгээр өртгийг багасгахгүй бол жишээ нь бүгд найрамдах хятад улсад хийж байгаа, бусад улсуудад хийж байгаа бүтээн байгуулалтын өртөгтэй харьцуулбал манайх бол маш өндөр тусдаг л да.